За өнөөдөр та бүхэнд нэгэн онцгой сэдвийн талаар ярьж өгч үзье. За эхлэл 18. Эзний айлчлал. Эзний айлчлал бол одоо ч гэсэн дэлхийд дээр болдог. Хүмүүс бурхантай уулзсан, цагаан гэрэл харсан, тэнгэрлэгчтэй уулзсан тохиолдлууд бол би зөндөө сонсож байсан. Би өөрөө ч гэсэн бас яг эзэнтэй хоёрынтай уулзсан. Тэгээд яг үзэгдлэр болон өөр зүйлээр эзэнтэй хамт бас хэлэгдэн газар очиж исэн. Тэгээд нэг удаа тэнгэрлэгчтэй уулзсан. Тэгээд ер нь бол тэнгэрлэгчнэр байдгийг болон хамт ажилладаг. Гэхдээ энэ тохиолдлыг харуул хүмүүс жирийн хүмүүстэр яаж утсан ч юм уу талаар харъя л да. Эзэн Мамрын царс модны дэргэд Авраамд үзэгдэв. Өдрийн халуунд Авраам майхныхаа үдэнд сууж байгаад хараагаа өргөн хартал дэргэд нь 3 хүн зогсож байлаа. Тэгэхээр тэдний харангуйтаа утган тосгоор майхныхаа үднэс яаран гүйж хүрээд газарт бүхийн сөгдөж эзэн минь ээ хэрвээ таны таалалд нийцсэн бол өчүүхэн дарс намайга битгий орхин өрөөрөө хэмээн би гуйж байна. Жаахан ус авчвал та нар хөлөө угааж энэ модны дор амарна уу? Үнэхээр энэ Авраамын дэ зочдлоо цаг харж байгаас гайхамшигтай байгаа зү. Би жаахан таалах авчръя. Тэгээд та нар түр амсгийнхаа тэнхээ орж аян замдаа гараараа. Та нар зарсынхаараа дайрч исэн учраас ийм болоо гэв. Тэд чиний хэлсэн ясаар болог гэв. Авраам гэртээ санд бэндэг хүн ороод сараа түрглээрээ 3 сая дээд зэргийн гурал аваад зурч бинхий гэхэд Авраам хот руугаа гүн очоод нэгэн тарган сайн бэрөө барьж авчаад зартаа өгсөн зарц түгээр нь хоол бэлтгэх гэж яарвчлав. Мал гаргаад дээрээс нь цоошин гурал өнтер бэлдээд л өгч байна. Авраам эдэм сүү болон зарцаагаа болгосон бэрөөний махыг тэдний өмнө авчиж тавиад тэднийг хооллох зур өөрөө модны дор зогсож байв. Тэд Авраамаас чиний ихнэр Сара хаана байна гэж асуусанд майхандаа байгаа гэж хариулв. Тэр би дараа жилийн үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээ чиний ихнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь майхны үдэн тусаад ингэж сонсож байжээ. Авраам Сара хоёр өндөр наслан хөдөлж Сара хүүхэд гарах насаасаа хэдийн хэтэрчээ. Сара дотроо инээж өгүүлрүүн би хөшөрчгөөд байхад мөн эзэн маань ч бас хөтөлчгөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? Эзэн Авраамд яагаад Сара энийгэд хөшин болсон би өндөр хүүхэдтэй болж чадна гэж юу гэж хэлээд байна вэ? Эзэн дэндүү үсэн байдаг гэж юу? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн үед Сара хүүтэй болсон байна гэв. Сара айсандаа би нээгээгүй гэж мэлцэнд үгүй чинээсэн шүү дээ гэж тэр хэлв. Тэр хүмүүс тэндээс босцохож Содомын зүг харж Авраам тэднийг үдэхээр гарчээ. Эзэн би хийх гэж байгаа юм Авраамаас нуун гэж юу? Авраам агуу их хүчрхэг үндэстэн болж дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуул нэрөгдөх биш үү? Би түүгээр түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэн тушаалгаж эзэн замаар дагуулan зөв ба шударга ёсыг үлдүүлэхээр би түүнийг сонгож авсан юм. Энэ эзэн түүний тухай хэлснээ Авраам биелүүлэхийн тулд болоо гэв. Тэгэд эзэн Содом Гомор хоёрын хашгираа үлэмжих болсон бөгөөд тэдний гэр нүгэл маш хүнд ажээ. Би одоо доош бууж тэдний хийсэн бүх нь надаас сонсогдсон хашгираа шиг эсхийг би үзэж мэдээ гэв. Тэгэхээр эзэн энд альчаад явж байхдаа ганцаараа хурлаа явсан байна. Тэгээд бас өрөөлөө хайрлах гад Авраамтай очиод зүгээрчгүй Сарагийн бодлыг уншаад шоолж болохгүй гэдгийг хэлээд тэгээд хүүхдийг амлаж өгчөөд өрөөл өгнө гэж амлчаад тэгээд дараа нь бас болохгүй байгаа газараа хашгирааныг өөрөө бүр шалгаж дээр сонсогдсон доор нь ямар хаа байгааг байдалтай танилцъя гэж явчих нөхцөл байдалтай. Тэр нөхцөл байдалтай танилцъя гэж явдаг айлчлалуудыг эзэн хийдэг байх нэ. Тэгээ нэгэн удаа би надаас нэг 5-6 ахмаг хосыг залбирч байсан. Тэгээ эзэн минь та тэднэрт үзэгдэх болтугай. Үнэхээр гэж би анх удаа тэгэхээр бидийг залбирч байсан. Тэгээ visitation буюу үзэгдэлээр уулзсан хүмүүсийг харахад бол маш их зовлонтой хэцүү байхад уулздаг, заримдаа шагнадаг байгаа. Тэгэхээр миний тэр тэнгэрлэгчтэй уулзсан үзэгдэл бол юу болсон гэхээр нэг өдөр бурхан надад хэлсэн. Өнөөдөр би чамайг хоолнд оруулна гэж хэлсэн. Тэгээд тэр хотын тэр булангийн нэг тэр рестораны хажууд очих гэж хэлсэн. Тэгээд би яг тэр зааврынхан дагуултанд очиод өдөр хүлээжсэн. Тэгээ байжсэн чинь найзтай гунуулах байсан л та. Тэгээ байжсэн чинь нөгөө найз минь хажууд ресторанд хуугсан. Ресторанд хоёлаа бие бинийгээд өөрөө өөртөө даашуу гэж хэлсэн. Тэгээд би хараа байжсэн чинь нэг хоёр суг таягтай хүн маш гой цэнхэрнүүдтэй бүр ингээд
далаа шиг тийм өдөртөө нүдрүү хараал амир харахаар баг ингээд шууд уйлчих гал тийм хажуугаар өнгөрснөө би чиний хоолыг данаа таарын чи юу дуртайгаа идэрэ гэж надад хэлсэн. Тэгээд тэр өмнө нь авсан тэр ундааны типний мөнгийг хүртэл нэмж өгсөн. Тэгээд би санаа зовоод 2 сухтаа ихтэй өмнөөс хоол авч идэн гэж юу авах вэ гэж бодсон чинь үгүй чамд үг гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд үнэхээр тэнгэрлэгч байдаг юм бэлээ. Тэгээд бас хүнийг хоололт юм бэлээ. Тэгэхээр заримдаа ийм айлчлал бас болцшгүй. Та өөрөө мэдхгүй бас тэнгэрчнийг хоололж ундаалж дайлсан байх вэ? Тийм тохиолдлууд бас байдаг байгаа. Тэгээд ямар нэгэн асуудал болоход бурхан хянаа шалгаад явж идэг бас байх нэ. Тэгэхээр бурхан дээр суучихсан тоохгүй хардггүй биш тухайн нөхцөл байдлыг бас өөрийн биеэр шалгаж явдаг бас байх нь. Тэгээд шаардлагатай бол өөрийн биеэр очиж бас ирдэг байх нь. Гэтэ та бас битгий мартаараа бид Христийн биш үн газар дээр. Тийм учраас бидний гар хөл оюун бодол бүгд бас чухал. Тэгээд эзэнтэй заавал биечлэн уулзахаас гадна үргэлж ярих, үргэлж хамт залбирах, үргэлж хамт ажиллах бас бүрэн боломж байдаг. Гэтэ биечлэн уулзсан дэр тохиолдлуудаа хүн эзэж мартадаггүй байгаа. Тэгээд таныг ч гэсэн бас би бичлэн уулзаасаа гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд эзэн минь та боломжтой бол та бас хүмүүст үзэгдээч, зүйднээр үзэгдэх болтугай. Жинхэнэ амьдрал дээр нь ч үзэгдэх болтугай. Тэгээд тэнгэрлэгчүүдийг ч гэсэн бас тэднэрт харуулах болтугай. Зөв тань хоолой бүр ариун тэнгэрлэгчүүдийг эзэн минь та бас тэднэрийг бас хооллох болтугай. Есүс Христосийн нэрээр залбирanгуйлаа.